Сайн байцгаана уу? Намайг Уран Чимгийн Мөнх Эрдэнэ гэдэг. Би Монгол Улсын шгшээ багийн тамирч байна. Би бокс спортоор 20 гаруй жил хичээлж байна. Бокс спортоор хичээснээр эрд зориг, эсрэг төвчээрээ нэмэгдүүлнэ. Мөн өөрийгөө олон талаар задлан хөгжүүлэх боломжтой. Ялтын дараа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, дараагийн амжилт, тэмцээн уралдаан, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, бэлтгэл сургалтаа хийх, хүч урам зориг авдаг. Ялагдал бол дараагийн ялтын эхлэл болдог. Тамирчин хүн тэмцээн уралдаанд оролцохын тулд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацааг зарцуулж байнгын бэлтгэл сургалт хийдэг. Эрийнгэнд бол 3 минутаар 3 9 минут удахын тулд 9 жил, 10 жил, магадгүй 15, 20 жил чи бэлтгэл сургалт хийдэг. Цаг дуусах мөчд бол хөгжөөн дэмжих балешкивийн уухайн дуу дэмждэг бол тамирчтай ялтанд хөтлж чаддаг. Миний хувьд бол сэтгэлээс гардаг зүйл байдаг. 2012 оны Долингийн олимпиад хөл медалийн төлөө би нутгийн тамирчинтай эрингийн тоглосон. Энэ үед нийт монголчууд фанатуудын маань дуу хоолой бол надад хамгийн чухал үед хүч чадал, урам зориг өгч чадсан. Та бүхэнд Токиогийн олимпиадч баг тамирчтай дэмжих, яалтанд хөтлж чадах боломж байгаа. Үндэсний хуримт хөтөлбөр багтснараа та бүхэн олимпийн наадмыг үзэх боломжтой. Төрийн дуудлаа Токиогоос сонсъё.